Ургамлын гаралтай малын хордлого төвчин манай улсад 2000 оноос хойш гарч эхэлсэн. Мөн энэ үеэс уул уурхайн салбарын ажил эрчимтэй өрнөснөөр байгальд сөрөг нөлөө үзүүлж ургамлын шим тэжээл буурч эхэлсэн. Ингэснээр бэлчээрийн дороодлол бий болж малын эдэш тэжээл органик бүтэц өөрчлөгдөх, хорт ургамлын хэмжээ нэмэгдсэн байна. Энэ байдал нь бэлчээрийн ургамлаар дамжин малын хордлого ихээр гарах болсон. Үүний зэрэгцээ уул уурхайд хэрэглэж байгаа янз бүрийн химийн гаралтай бодисын улмаас мал амтан өвчлөх шууд шалтгаанууд шинээр бий болсон гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд энэ асуудлыг бууруулах зорилгоор малын халдваргийн өвчнийг эмчлэх эмбэлдмэлийн технологи төслийг 2013 оноос эхлүүлж төслийн хүрээнд малын 30 орчим эмбэлдмэлийг гарган авах технологи боловсруулж малчдад шаардлагатай байгаа эмбэлдмэлийг түгээн ажиллаж байна. Мэдлэг нууц баялаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораториос бэлтгэн хүргэж байна. Энэ удаад бид эко түүхий эдэд суурилсан малын ангаах арга бэлтгэмлийн тухай хүргэх болно. Ингээд өнгөрсөн хугацаанд бол мал эмнэлгийн хүрээлэн маань малын бэлтгэмлийн 26 төслийг эхлүүлсэн байгаа тийм ээ. Энэ төслийн 5 нь бол өнөөдөр инновацийн бүтээгдэхүүн болоод зах зээлд нийлүүлэх боломжинд бүрдсэн байгаа. Энэ 5 бүтээгдэхүүний судалгаа, туршилтын ажил ер нь хизээ эхэлсэн бэ? Ер нь ямар бүтээгдэхүүн байгаа вэ? Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас 2013 оноос эхэлсэн малын халдваргүй өвчнийг эмчлэх эм бэлтгэмлийн технологи нэртэй цөм технологийн төслийг хэрэгжүүлсэн. За энэ цөм технологийн төслийг бол би өөрөө удирдах мал эмнэлгийн хүрээлэнгийн 5 лаборатори хөдөө аж ахуйн их сургуулийн нэг бүрэлдэхүүний сургууль оролцсон. Нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ийм төсөл хэрэгжиж дууссан юм байна. За энэ дотор бол нэг 14-5 бэлтэмд нь бол хуучин байсан технологиг шинжилж одоогийн өнөөдрийн нөхцөлд яаж нэвтрүүлэх вэ гэдэг асуудлыг шийдсэн юм. За одоо өнөөдөр бидний ярих гэж байгаа юм бол Монгол улсын хэмжээнд малын халдваргүй өвчнөөс, ялангуяа хордлогот өвчнөөс, за мөн одоо амьсгалын зэмийн өвчнөөс сэргийлэхэд зориулагдсан технологи нь бүрэн болсон. Одоо өнөөдөр бас зарим аймагуд хэрэглэгдэж байгаа. За цаашдаа бол одоо зах зээл гарахад бэлэн болсон 5 нэрийн бэлтгэмлийн талаар бол хэлэлцүүлэх гэж байгаа юм аа. Уул уурхай эрхэлж байгаа энэ орчинд байгаа мал амтанд одоо эдгээр өвчин хордлого ялангуяа их тохиолдож байгаа. Энэ өвчин энэ хордлогын үед дээрх бэлтгэмлүүдийг хэрэглэж байгаа. Өшөө дахиад 3 дахь нэг нөхцөл нь юу гэдэг вэ гэхээр зэрэг одоо экологийн өөрчлөлт гэж их гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөөх ургамлын өөрсдийн зүйлийн бүрдэл хомсдод тэгээд мал ургамалд хордох энэ нөхцөл бүрдэж байгаа. За тэгэхээр бидний зохион бүтээсэн карбитин гэдэг бэлтгэл байж байна. За энэ карбитин гэдэг бэлтгэл маань бол малын халдваргүй одоо гэдэс ходоо дотрын өвчин. За дээрээс нь бол хордлогот өвчнөө үед хэрэглэх зориулалттай юм бэлтгэл. За энэ бэлтгэмлийн хамгийн гол үйлчилгээ нь бол бие махбодод орсон хорт бодисыг бол өөртөө шингээж аваад цааш нь бол одоо өвчин эмгэг үүсгэх сэргийлээд тэгээд одоо биеэс гадагшлуулах хугацааг хурцсагдаг ийм одоо үйлчлэгтэй бэлтгэл байгаа юм. Экологийн өөрчлөлт гэхээр зэрэг бид нар ч гэсэн өөрсдөө ерөнхийдөө бол мэдээд хүмүүс хоорондоо ингэж яриад байгаа шүү дээ. Одоо 100 нэх гоё дулаахан байхаа болчиж юм л ингээл нэг сэрүүхэн хүйтэн сэрүүн байдаг болчиж гэдэг. Тэгэхээр зэрэг энэ нөгөөх нэг температур өөрчлөгдөж байна. Тэгэхээр зэрэг нөгөө ургамлын ургах нөхцөл нь бүрдэхтэй айгүй хомс тачирхан ч ургадаг юм уу? Энэ тохиолдолд ямар ургамал аюу сайн ургах чадвартай байдаг гэхээр зэрэг нөгөөх нэг өөртөө тийм амьдрах чадвараа хадгалсан тийм биологи идэвхт бодисоо агуулсан энэ ургамлууд нь төлхөө ургаж өгч чаддаг. Жишээлх юм бол одоо яг энэ хамгийн их яригддаг хордуулдаг гэж байгаа ургамал болохоор зэрэг хорон ортууз хувьсан хунчир хоёр байдаг. Энийг сүүлийн үед гадны судлаачид юу гэж үзэж байна вэ гэхээр зэрэг локоид ургамлууд гэж үзээд энэ эдгээр ургамлын хордлогын талаар судалгаа бол өргөн хүрээтэй хийгдсэн байдаг. Мал эмнэлгийн хүрээлэнгийнхээ өнгөрсөн онд Ховд аймгийн Булган суманд туршилт судалгаа хийсэн байна. Энэ үеэр хорт ургамал, хорон ортууз буюу хувьсан хунчуурыг эдсэн мал салгалах, жичрэх, тэжээлийн дуршилгүй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Тэгээд тэнд бид нар туршилтаа тавиад онцлоод үзэхээр зэрэг яг хордлоготой гэсэн нөгөө нэг эерэг уруулуудаа өгөөд ингээд бид нар ямар ч хэлсэн энгийн оруулаараа бид нар энэ онцлох боломжтой юм байна гэдгийг гаргаж ирээд одоо сая тайлангаа өгсөн байж байгаа юм. За бидний нэвтрүүлгийг бол малчид маань үзэж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай болсон малчид маань энэ бүтээгдэхүүнийг яг ямар гормоор яаж хэрэглэх вэ? Манай одоо бэлчээрийн мал аж ахуй
За мөн одоо механикдсан буюу фермийн аж ахуйнуудад хэрэглэх юм зориулалттай. За гол нь бол одоо шин төл хүлээж авч байгаа энэ үед бол маш чухал хэрэгцээтэй. Яагаад гэвэл зэрэг бол малын одоо хоол боловсруулах эрхтэн болон тэжээлийн замын өвчнүүдийг эмчлэхэд энэ бэлтгэлийг үл хэрэглэнэ. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор полинат хэмээх бэлтгэл байгаа. Энэ бэлтгэл нь одоо яг малын ямар өвчлөлд хэрэглэх вэ? Гол орцууд нь бол одоо төрөл бүрийн давсууд орсон байж байгаа. За энэ давсууд орсон гол утга учир нь бол нөгөө мал одоо хоол боловсруулах замын өвчнөр ч юм уу хордлох өвчнөр өвчлсөний дараагаар бол шингэний дутагдалд ордог. Тэгэхээр энэ шингэний дутагдлыг үл нөхөх аль болохоор одоо бие дотор явагдаж байгаа биологийн процесс, биохимийн процессыг түргэгдэх. За энэ чанараараа бол одоо эмчилгээний өвчнийг бол одоо богино хугацаанд эдгэх ийм үйлчлэгтэй бэлтгэл байгаа. За ийм керамкол гэж бэлтгэл бол дотроо одоо найрлаганд нь бол бидний өргөн хэрэглэгддэг. Ялангуяа манай оронд бол бас одоо нөөц нь их байдаг. Одоо баялаг болгож олборлох боломжтой циолит гэж одоо эрдэс бодис байдаг. Тэр циолит гэдэг эрдэс бодисыг бол нано технологиор боловсруулад одоо ийм одоо нарийн чирэгтэй болгосон ийм түүхийд байгаа. Тэгэхээр энэ түүхийдийг бол одоо найруулах маягаар одоо энэ цэдмийг бэлтгэл болгож энийг үл хэрэглэх юм. За тухайлбал яг одоо энэ хэрэглэх заалт гэдэг энэ дээр байна. Энэ дээр бол ходоод гидс хямрах, гидс дүүрэх болон биед хоримтлал ихтэй энэ бэлтгэл хэрэглэсэн үед зааврын дагуу хэрэглэх ба төрөл бүрийн ургамлын гаралтай хорт бодис, химийн болон ахуй хэрэглээний бодис, үйлдвэрийн хаягдлаар хордсон үед хэрэглэх ийм заавартай байна. За дараагийн бэлтгэл байна бол энэ зүгээр ажлын уусмал байж чинь жимшир гэдэг бэлтгэл. За энэ бэлтгэл бол мөн одоо манай оронд өргөн дарахсан одоо манай орны ургамал газар зүйн 16 тойргийн 8-д нь ургадаг цагаан агширгэн гэж одоо ургамал байдаг. За энэ цагаан агширгэн гэдэг ургамлын газрын дээд хэсэг болон үндсийг авч түүнийг бол эмзүүн даваа боловсруулалт хийгээд за эндээсээ бол энэ дотор агуулгадах алкалоид гэдэг бодисд нь одоо түшиглэн энэ одоо уусмал байдлаар бэлтгэсэн ийм бэлтгэл байгаа юм. За энэ бол одоо савлгаатай энэ одоо 100 мл одоо яг хэрэглээнд гарч байгаа 100 мл-тэй савлгаа нь бол энэ байгаа. За энэ бэлтгэлийг бол хамгийн гол нь бас малын эмчин зааврын дагуу энэ бичсэн зааврын дагуу хэрэглэх ёстой. Малын одоо тодорхой хэмжээний гидс дотрын өвчнүүдийн үед бол хэрэглэх юм байгаа. Үндсэндээ энэ дөрвөн бэлтгэл бол ингээд цуврал бэлтгэлүүд өөрөөр хэлбэл ходоод гидсний өвчин хордлохын үед үүсэж байгаа бүх шин тэмдгүүдийг бол ингээд өөрөөхөө тусдынхаа үйлчилгээгээр бол эмчилж байгаа ийм зориултын бэлтгэлүүд байгаамаа. За бидний дараагийн 5 дахь танилцуулах бүтээгдэхүүн бол зарцааны түүхий байгаа. Энэ бүтээгдэхүүнийг одоо яг юунд ашиглах зорилттой вэ? Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээнийхэн зааврын талаар тарихгүй. За тэгэхээр энэ зарцааны түүхийд түүнээс гаралтай энэ бэлтгэлүүдийн талаарх судалгааны ажлыг бид 1991 оноос хойш эхэлсэн. Одоо өнөөдөр 25 дахь жилдээ явж байна тийм. Тэгэхээр энэ 25 дахь жил бол анх эхлээд одоо бидний судалгаанд хэрэгжилж ирсэн түүхийд бол одоо энд байж байна. Одоо нөгөө энэ хээр талаар явж байгаа зарцааны бэлтгэл тийм. За яагаад энэ зарцааныг судлах болсон юм бэ гэхдээ зэрэг Монгол ардын ангаах ухаан болоод мал эмнэлгийн уламжилт ангаах ухаанд бол энэ одоо бэлтгэлийг үл хэрэгжилж ирсэн. За манай одоо дээр үеийн олон сайхан судар ном бичгүүд бол одоо амьсгалын замын өвчнүүд, багтраа, за тэгээ төрөл бүрийн харшил тий. За тэгээ одоо ялангуяа одоо хүний энэ халдварт өвчнүүд, сүргийн өвчнүүд хэрэглэдэг гэсэн олон заалтууд бий. Тэгээ бид нэр бол эхлээд мал эмнэлгийн чиглэлээр бол судалгаагаа хийж ирсэн. За мал эмнэлгийн чиглэлээр судалгаа хийгээд анхны одоо бидний гаргаж ирсэн бэлтгэл бол одоо энэ байж байна. Энэ одоо тий Оюун 8 нуур компани бол одоо үйлдвэрлэж байгаа юм. Тэгээд энэ одоо бэлтгэл бол судалгаа хийгээд эмзүүн талаас нь, эмийн технологийн талаас нь, клиник эмнэлэг зүйн талаас нь судалгаануудыг хийсний үндсэн дээр бол мал амьтны амьсгалын замын өвчин, за ялангуяа өрөвсөлт өвчнүүд, тэгээд дээрэс нь одоо дархлаа сайжруулах, төсвөр чанарыг тэтгэх гэсэн ийм үйлчлэгтэй болох нь бол нотлогдсон. Тийм учраас 1998 оноос хойш одоо мал эмнэлгийн барагтвал хэрэглэгдээд явж байна. Бид бас энэ зарцааны түүхийд дээр өөр төрлийн ургамлуудтай холиод ингээд нэмээд энэ одоо цармон гэж тэжээл бэлтгэсэн. Нэмэгдэл тэжээл. Энийг бол одоо ухаандаа ялангуяа одоо шувуу гэдэг юм уу, гахай энэ одоо суурин малгайтай юмд бол хэрэглэж болно. Ер нь бол манай балчид одоо л хэрэглэх юм байсан болохоос биш. Намрын зах төлөд ингээд хатсан зарцааг түүгээд тэрийг сайхан хадгалж агаад хавар одоо мал муудсан үед, төл гарах үед бол
хэрэгэлдэг юм зашилтай л да. Тэгэхээр хүн эмнэлэгтүүл өнөөдөр юунд хэрэгжилж байгаа гэхдээ зэрэг одоо гуурсан холын бахтраа буюу аастан өвчин. За дээрээс нь бол одоо төрөл бүрийн өрөвсөлт уушгины өвчнүүд ялангуяа одоо цэрх холхоо үйлчлэгээ маш сайтай. За дээрээс нь бол одоо ургамлын болон тоосны харшлууд энд үл хэрэглэгдэж байгаа. За ургамал тоосны харшилд бол одоо харшлыг эхлэхээс өмнө хутуулаад уухад бол бас илүү үр дүнтэй нь харагдаж байгаа юм. Дээр хим бэлтмэлийг яг одоо хаврын цагт мал төлөх үеэр хэрэглэх нь үр ашигтай гэж эрдэмтэд хэлж байна. Учир нь хаврын улиралд малын ходоод гэдсний эмгэг болон амьсгалын замын өвчнүүд ихэвчлэн тохиолддог. Тиймээс малчид цаг улирлынхаа онцлог малын өвчлийн бодит шинж тэмдэг тохируулан өвчнийг түргэн шуурхай эмчлэх үүднээс шинээр гарган авсан эм бэлтмэлүүдийг цаг алдалгүй онож хэрэглэснээр хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн эрдэмтдийн шин нээлтийн үр дүнг бодит амьдралд бүтээлчээр ашиглах боломж бүрдэх юм. За эдгээр бүтээгдэхүүнийг маань одоо малчид маань маш ихээр сонирхож байгаа. Жишээлбэл хаанаас энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах вэ? Ялангуяа тийм ээ мал эмнэлгийн хүрээлэн зорих ёстой эсвэл бол манай одоо эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа салбар дэлгүүр байгаа юу? Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар бол бид энэ 4 бэлтгэлээс 3 бэлтгэлийг нь бол мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан гарааны рецептор компанид бол одоо үйлдвэрлэж байна. За мөн одоо 1998 оноос хамтын ажиллагаатай явж ирсэн Уянган 8 нуур компанид үйлдвэрлэж байна. Тэгэхээр бол манай малчид малын эмчнэр энд бол захиалгаа өгөөд тодорхой хэмжээгээр одоо өөрсдийн чинь гаргаж өгсөн захиалгын дагуу бол энийг үйлдвэрлэх тааваг нийлүүлэхэд бол бас бэлэн байна. Бүр их хэмжээгээр одоо үйлдвэрлэх боломж болцоо ер нь байд юм уу? Тэгэхээр бид нар бол одоо бас нэг энэ одоо инновацийн төсөл одоо хэрэгжүүлэх гэж байна. Шинээр ахаад. За энэ нь бол ямар учиртай юм бэ гэхтэн зэрэг нэгдүгээрт үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх. Тэгээ хоёрдугаарт нь үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг олшруулах. Гуравдугаарт нь одоо энэ янз бүрийн хаягнууд, савлгаануудыг бол бас сайхан тийм өв үзэмжтэй болгох, шинээр болгох тий. Эдгээр 5 бүтээгдэхүүн маань одоо хэр их захиалга авж ийн ер нь одоо компаниуд бол бас нэлээд сонирхож байгаа гэж бодож байна. Эмийн компаниуд тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол энэ манай карбитин гэдэг бэлтгэлээс бол 8000 малын одоо тунг бол захиалаад авах гэж байна. Өнөөдрөөс бид нар савлгаа гэдэг дотооддоо ингэж байж байна. За дараагийн дугаарт энэ одоо манай царцааны бэлтгэлээс бол 15000 малын тунг бол бас одоо захиалаад ирсэн байж байна. За мөн одоо энэ Кремкол гэх бэлтгэлээс бол 5000 малын тунг захиалаад ирсэн. Одоо бас бид нар ингэ савлаад байж байгаа. Тэгэхээр энэ бол ихний захиалга цаашдаа бол одоо өргөжих байхаа гэж бодож байна. За үйлдвэрлэлд бол мэдээж нэвтрүүлэх боломжтой юм байна тийм ээ өргөжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна. Одоо манай хөдөө аж ахуйн сургууль маань болохоор дэлхийн оюуны санд болохоор 5 шилдэг бүтээл нь одоо бүтгэгдсэн байдаг тийм ээ. Танах бол энэ бүтээгдэхүүнээр мэдээж бол маш олон шагнал одоо тэргүүн байруудыг авсан байж байгаа. Хамгийн сүүлд яг ямар шагнал хүртсэн блэ? Тэгэхээр энд байгаа бүтээгдэхүүн бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны 2006 оны шилдэг бүтээлээр шалгарч ирсэн. За хамгийн сүүлд бол 2015 оны 12 сард Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль. Энэ нь бол энэ одоо зарцаанаас гаралтай энэ түүхийн үед бол хүнс, тижэл, эмийн одоо түүхийн үед болох органик бүтээгдэхүүн юм а гэдгийг баталгаажуулсан ийм одоо шагнал авсан. Тэгээ энэ бол медалийг авсан. Монголын Солонгосын оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн газрын хамтарсан батламж бас гартаа авсан. За энэ батламж бол хамгийн гол нь Монгол оронд байж байгаа зарцааны түүхийн үед бол уургын гаралтай органик нэгдлийг бий болгох түүхийд муу юм а гэсэн ийм батламж байгаа. Хуучин бол одоо нэг шинжлэх ухааны технологийн төсөл дуусахад тайлангаа хүлэглэж өгөөд ингэж зогсдог байлаа. Одоо энд бол бид нэр ингэж зогсоогүй. Одоо энэс гадна бол бас манай нөгөө салбарт бол бас 10 гаруй бэлтгэл байж байгаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ инновацийн бодлого та бүхний одоо энэ хийж байгаа энэ ажилд бол энэ бол биелэлээ олж байгаа юм. Одоо инновацууд бол үнэхээр эхэлж байна л гэж ингэж хэлж болж байна. За баярлалаа.